Сайн байцгаана уу. Happy Messy podcast-ын дараагийн дугаарт давтай морилноо. Инх болор Монгол TV-ээр байна. Бичиж байгаа лөө. Бичиж байгаа. Видео. Яа, чи харагдаж байгаа да. Өдрийн мэнд хүргэе бүгдэнд нь. За. Бид хоёр сая бичиж эхлэхийнхаа өмнө түрүүхэн үүсгэн байгуулагчдынхаа ажлыг хийгээд байж гэн тэр нь одоо багийнхныгаа яаж менежлэх вэ? Багийнхны динамик, хүмүүсийн хүн болгон дээр гарч буй асуудал, ололт, давуу тал, сул тал энэ төр гэх юм нэгээр нь ярилцаал. Байж байна. So таталцдаг ажиллаа хийгээл. Хоорондоо татацаж түлхэлцэж. Окей, ингээл нэг ингэнгөт би болохоор нэг талд нь ингээл тэгэл буцаагаал нөгөөт нь ингээл тайлбарлал ингээл ер нь нэг динамик гэдэг бүр үүссэн байлээ. Very nice. За өнөөдөр би чамаас колын өмнө асуугаагүй юм байна. Өнөөдөр чиний статус өнгөөрөө ямар байна? Тэгээ энэ аргыг бид нэр ашигладаг. Та хэд бас энэ подкаст сонсож байгаа, үзэж байгаа хүмүүс ашиглаж эхлээрээ. Тэрний юу вэ гэхээр та өнгөөр өнөөдөр ямар байна вэ гэж асуудаг юм. What's your color гэж асуудаг англи хэл дээр. Тэгээд за шар өнгө юм шиг байна те. What's your color гэхээр хариулт нь болохоор юм байдаг шүү. Яг нөгөө замын гэр шиг бодох хэрэгтэй. Ногоон гэдэг бол маш сайн гэсэн үг, шар гэдэг бол дундаж гэсэн үг, тэгээд улаан гэдэг бол маш муу байна гэсэн үг. За ингээ чиний өнгө ямар аа өнөөдөр? Шар. За ингээ хүн өнгөөр хариулах хүмүүс харж байгаа бах те. Энийг харж байгаа. За тэгээд хариулт нь хэрвээ шар ер нь ямар ч өнгө хэлсэн яагаад гэдгээ бас хэлэх хэрэгтэй байдаг. За яагаад шар баг өнөөдөр? Шар балгаа шалтгаан нь болохоор ажлын хувьд ч гэдэг нөгөө энд Монголд ирснээс хойш хийж байгаа үйл явдал те хийж бүтээх гэж ирсэн юмнуудаа болохоор бодонгууд айгүй гоё бүтэж байгаа. Бүх юм хүснээр яг болж байгаа. Гэхдээ яг өчигдөр бид нар Momade-ийнхаа soft launch гэдэг одоо видео бичлэгээ хийж дуусгасан. Батаг зябра 3 цаг 30 минут гэхэд над руу тэр видеогоо явуулаарай баярлалаа. Тэгээд тэр дуусаад би нөө хийхэд айгүй олон ингээд миний зүгээс шаардлагатай байсан хүмүүсийг менежлэх, хүмүүсийг уурах, яг нэг цагт авчрах, бла 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 гэд асар олон зүйлүүд байж байгаад тэгээд өнөөдрийн хувьд болохоор өчигдөр бол би бол нэлээд улбар шаардлага яг орсон байсан. Тэр нь одоо ингээд улаан руу төгцсөн байсан. Яг бол айгүй стресстэй, нервтэй тэгсээр нэ тайзан дээр гараад ярьж байгаа ч гэсэн яг ингээд дотроо байгаа мэдрэмжүүд маань ингээд тийм 50 бус байгаад байснаа би өөрөө ойлгоод тэгээд орой 6-аас бас нойрны талаар ярьсан чи ингээд өөрөө ч би тэрэнд хангалттай бэлдэж чадаагүй орсондоо жоохон өөртөө сэтгэл хангалуун бус байсан. Өнөөдөр яагаад шар болсон бэ гэхээр би өглөө үдээс өмнө ерөөсөө би юу ч хийхгүй зөвхөн подкастаар бичнэ. This is my joyful time. Гоё яадаг. Тэгээд тийм болохоор өөртөө нэг амрах чөлөө өгөөд сайхан унтж амраад бүх сэрүүлгээ унтраагаад хинт ч юу ч хариулахгүй жаад одоо л яг подкаст бичиж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр яг нэгээс ажлын код руу орохдоо л нилээн гайгүй ингээд бүр нилээн ногоон руу төгцсөн байх гэж бодож байна. That's why it's yellow. Тийм ажилтай холбоотой. За хоёлаа яг чиний ярьсан юмнууд дээр жоох ухаал да. Яг тэр чи айгуу гой сэдвүүдийг хөндөд ярьчлаа. Тэгээд манай подкаст руу сонсдог хүмүүс, манай Happy Messy-гийн хэрэглэгчид чи бид хоёрын Instagram-аар орж ирдэг хүмүүсээс нэг асуудаг асуулт. Тэгээд бид нар яг ингээд айгуу гоё юм оновчтой ингээд цаг зарцуулж хариулдаг. Хариулт бол яг энэ үеийн тэрний юу гэхээр яг ингээд стресстэй тэр өдрийн турш ингээд айгуух ажил орж ирээд би удирдах чадахгүй болчихсон үед би яах вэ? Яаж өөрийгөө төвлөрүүлэх үү буцаагаад яаж өөрийгөө тэгээ яг сайн хэлсэн чиний тэр улбар шараас улаан шар болох уу гэж асуудаг л да тий. Тэнгуү саяны чиний ярьсан юм ярангуй тэдний алхмууд шууд чийсээ хэлчихлээ шүү дээ тий. За нэгт нь болохоор өчигдөр бол чи маш их ажил байсан, маш их зүйлийг ингээд шахуу хийсэн, тэгээ стресслсэн тийм ээ. Хэцүү байсан уу өчигдөр бол? Yes, хэцүү байсан. Тэгээд хэцүү байхтаа болохоор айгүй олон юм зөвхөн надаас хамаарсан 100% би л хийх боломжтой тийм зүйлүүд байсан болохоор тэгээд нөгөө багийнхаа өмнө хариуцж байгаа нөгөө хүлээсэн хариуцлага гэх мэтчлэн тэр ажлын стрессээс гадна хариуцлага болно гэдэг нэг өөртөө ингээд тавьдаг
шалгуурууд маань яг зэрэг ороод ирсэн байхгүй тий. Тэгээд бодит байдал нь юу вэ гэхлээр чи хэлж байгаа зүйл чинь стресслсэн. Чи бол стресслсэн. Чи бол хэцүү байсан тий. Энэ дээр нэг ихний алхам яг тэр л байдаг шүү дээ. Ер нь хүн ингээд стресслж явах үедээ үнэнтэй нүүр тулах хэрэгтэй. Үнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өөрийнхөө ядарснаа хэлэх хэрэгтэй. Өөрийнхөө стресслж байгаагаа нүүрлэх хэрэгтэй. Бүр ингээ үгээр илэрхийлнэ гэдэг чинь өөрөө айгүй чухал алхам. Яагаад тэлэр эвдэрснийг мдэггүй бол засаж болохгүй. Эхлээд эвдэрсний хэлээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй тий. Тэгэхээр чи ингээд бүр ингээд ажиглагдсан байна шүү дээ чи болохоор. Яагаад стресслээд байгаагаа чи шууд ингээд мэдсэн байна шүү дээ тий. Айгүй их юм байсан надаас хамааралтай зүйлүүдээс би өөртөө дарамт үүсгэжсэн. Би өөрийн хүлээлт маань өөрийгөө маань хүлээлт бодит байдлын хоёрын ялгаа аз жаргал юм зовлон бий болгодог тимийг би болгоцсон байсан гэдэг. Тэгэхээр энэ айгүй чухал. Чи яаж тэрийг ажиглаж чадсан бай мэдхүүж байна. Тэгээд яг ингээд нэр стресслж явах үедээ бас чамд мэдрэгжсэн мэдрэмжүүд юу байсан бэ? Эхнийх нь асуулт нь гэх юм бол яг юунаас гаралтай вэ гэдгээ бодонгууд би өчигдөр бид нар нөгөө офис дээр нойрны талаар сургалт хийсэн баггүй юу? Орой 6 цагаас. Тэгээ яг 7 гээл дуусгал би одоо бити даагаар би угаасаа лагер явлаа баяртай гэдэг. Гэтээ яг тэр үеэр би өөрийнхөө хэлжсэн үгнүүдээ бодонгууд хүмүүстэй хэлж байгаа нэг юм тэрээс ахгүй. Hey guys, таад маань унтж байхдаа надаас бахан нойрны асуултууд асахгүй би ингээд байна тэгээд байна. Тэгээд тэрнээс яг яаж одоо би ингээд зүгээр үедээ унтдаг байдаг зүгээргүй үедээ ингээд байд юм аа гэх. Тэнгүүт би нэг асуусан юм болохоор зүгээр байхдаа хийдэг юмнууд айгуу сайн ажигл зүгээр байхдаа яг ямар мэдрэмжүүд авч ийн вэ гэдгээ айгуу сайн мэдж байгаа тий. Тэгэхээр зүгээргүй болох үеийнхаа бас тэр нэг паттерн буюу өөрийн хувьд хийдэг үйлдэлүүд гаргаж байгаа одоо сонголтууд гэх мэтчлэн зүйлүүдээ мэдж байгаа болохоор энийг аль альнийгаа мэдж байгаа бол муу байхад унтахгүй байхдаа би тэгвэл унтдаг үеийнхаа ядаж нэг сонголтыг хийчихэ тий гэх мэтчлэн яг тэгээд би өчигдөр яг нойрны хэдтэй тайлбарлаж ирсэн байхгүй яаж нойроо сайжруулах уу гэдэг дээр аль альнийгаа мэдж байгаа бол нөгөөх нь рүүгээ л чиглэсэн юмнуудыг өдөртөө ядаж нэг нэмчих гээд тэгэхээр би өөрийнхөө энгийн үедээ хэдий амар их ажилтай хэдий их одоо ингээд хийх ажил амжуулах юмнууд их байгаа хэрнээ би стресстдэггүй байдаг үеуд нь мэддэг байхгүй юу. Тэгээ тийм болохоор би өөрийнхөө хувьд за би энэ удаад тэгвэл илүү их өөр дээрээ ингээд хүлээлт үүсгээд байгаа юм байна. Би өөрөө өөр хүмүүстэй ажиллаа даалгаж өгөх боломж нь байсаар л тэрийг хийгээгүй байсан юм байна гэд гэх мэтчлэн энгийн үедээ чаддаг үедээ стрессгүй хийдэг зүйлүүдээ би энэ удаад ашиглаагүй л байгаа байхгүй тэр аргуудаа. Тэрнээс гаралтаагаар ингээд мэдээд байгаа. Окей. Аюул алдсан юм байна тий. Би наадах чинь бас нэг яг энэ би бас нэг хүмүүст яг ингээд хуваалцъя гэж бодоцсон бодлыг чи сэргээчлээ л дээ. Хүн ингээ өөрийгөө сайжруулъя ч юм уу тий. Ер нь хүн ингээ өөрийгөө ахиулъя ингээ хөгжүүлэх гэвэл эхлээ бид нарыг гэдэг юм. Тэгэхээр манай happy mess app-ыг та жишээ нь харах юм бол ингээд нойрон дээр ийм юмнуудыг хий энэ гэж ярьж байгаа. Тэнгуут яадгүй гэхээр ихэнх тохиолдолд бид нар статистикийн дундчтай өөрсдөө харьцуулдаг буюу бүх хүмүүсийн эрүүл хүмүүсийн хийдэг зүйлүүдтэй өөрийгөө харьцуулдаг. Энэ бол нэгдүгээр түвшний хөгжил гэж бодож болно. Жишээ нь одоо хүн 7-9 цаг унтна гэдэг бол маш олон хүний судалгаануудыг харж байгаа дунджаар эрүүл байхын тулд 7-9 гэдэг юм замыг гаргаж. Энэ бол нэгдүгээр тэгэхээр бид нар яах ёстой вэ гэхээр эхлээд тэрнтэй өөрийгөө харьцуулж тэрний эсрэг өөрийгөө тэрний дагуу өөрийгөө хөгжүүлж тэр зам руу орохын төлөө ажиллах хэрэгтэй. Гүнзгийрсэн төвшин саяны их бол хэлсэн юм. Тэр нь болохоор статистикийн дундчтай биш, хүмүүсийн статистикийн дундчтай биш, өөрийнхөө статистикийн дундчтай ажилд сурах нь дараачийн гүнзгийрсэн төвшин байна. Тэгэхээр happy mess-ийн дараачийн хувилбар дээр бидний үүсгэх гэдэг юм чинь бусдын статистикийн дундчтай биш, өөрийн чинь статистикийн дундчтай ажиллаж сурах гэдэг. Жишээ нь яг сая хэлж штэ. Би стрессгүй байх үедээ миний хийдэг зүйлүүд нь ийм юм аа гэд өөрийнхөө статистикийн дундчийг мэдчихэнгууд тэр замаасаа савлж байгаагаа ажиллаж чадчих штэ. Ихэнх хүмүүс яг иймэрхүү юм бодонгууд хариулт ийм сонсгоод байдаг. Хүмүүс яадаг юм бэ? Хүмүүс яавал зүгээр юм бэ? Хүмүүсийн гаргалгаа нь юу юм бэ гэдэг. Хамгийн төгс хариулт чинь би яадаг юм бэ? Би яавал савлдаг юм бэ? Би яаж зам руу ордог вэ гэдгийг. Тийм болохоор бид хоёрыг өглөөд идэг юм чинь өөрийгөө чагна, өөрийгөө тань, өөрийгөө мэд гэл
дахиад сая инх болор хэлчихтэй. Гэтэ яг л зөв. Тэгээд бид хоёр бас өмнө подкаст дээр ярьжсэн Clubhouse дээр хоёлаа энийг би бол энийг яг Clubhouse дээр 23 удаа хэлсэн. Тэр нь манай сэтгэл зүйч Дэгийн маань хэлсэн үг нь болохоор тэг хүн өнөөдөр стресстэй байна уу? Depressionтэй ч байна уу? Эсвэл юу нэм сэтгэл зүйн докторгүй биш байна уу гэдгээ нэг таних арга чинь яг л саяны савлгаанууд л хийдэг юм а хийхэ болцсон. Нэг л гой мэдэрдэг байсан мэдрэмж чи арай өөр болоод мэдрэгдсэн, арай жоохон эрүүл мэндийн хувьд жоохон ирч хүчгүй болж мэдрэгдэж байгаа ч юм уу. Иймэрхүү л юм нэг байдаг замналаасаа ингээ хазаах мэдрэмжүүд л өнөөдөр болохгүй гэж байгааг чинь харуулдаг гэсэн. Тэгэхээр энэ болоор тэргээ харж чадсан юм шүү дээ. Yes. Их болроо та. Тэгээд энэ тэрийг айгуу том аял шүү дээ тий. Тэгээ ажигласныхаа үндсэн дээр одоо шарлуу гаргах арга нь болохоор яг л түрүүний Окогийн хэлж байгаатай адилхан миний хувьд яг юу ажилтдаг вэ гэдгээл дахиж бодоод за ажиллахгүй бай уувтад зөвшөөрөл ядч нэг сайхан унтах зөвшөөрөл олгоё тий. Тэгээд энэ лагер дээр ирэх бол яг нэг яг агаартай байх гэр бүлтэйгээ би ер нь бол миний хувьд айгүй том стресстэй үед яг өмчөө нэг аргалчлал нь болохоор би охиноо тэрвэрдэг ч юм уу эсвэл охин дээр очдог. Тэгээд нөгөө нэг тэр биеийн физиологийн тэр хүүхдийнхээ хайрыг мэдрээд би өөрийнхөө хайрыг өгчээж тэгээд ингээд газ стрессэн тайлтгцчихдаг болохоор тэгээд тэр аргаас хийгээл сонгоол явж байгаа. Баахан хүмүүс ч тэр уулзъя л гэдээсэн. Яа би тэгэхээр очлаарай. Sorry гэл. Одоо явах төгсөн болохоор. Тийм тэгээд яг одоо наа жишээ чинь айгуу гоё бас юм бэлчлээ л дээ. За эхлээд би ингээд өөрийнхөө савлж байгааг таньдаг болчих гэж байна те. Стрессж байгаа мэддэг болчих. Яа тэгэхээр би байдаг гормоос арай биш юм биш үү гэдэг. Тэг яг нэг чи нөгөө юу Happy Messy-ийн уулзалтыг зохион байгуулсан шүү дээ. Анхныхаа те хүмүүстэй нээлттэй уулзалтыг зохион байгуулсан. Бид нэр 7 хоног болгон хийдэг болох ч байгаа шүү. Office дээр за 7 хоног арай биш би хотлоо арч багийнхнаа өмнөөс хотлоо арчлаа. Гэтэ ойрхон бид нар ийм уулзалт болж те. Тэгээ happy hour, Happy Messy happy hour гэдэг зүйлийг хийж эхэлж байгаа. Тэгэл манай багийнхантай уулзсан хэдлээ өөрсдөө өөрчлөлтийн тухай ярина. Тэгээ тэр яриан тэнцээ инх болор Монголд байгаа болохоор гоё яриа хийсэн ба. Тэгээ яг би ч гэсэн яг тийж мэдэрдэг. Стресссэн үед, ядарсан үед нэг хийдэг юм. Олон нийтэд ингээд юм ярьж авах үед үгийн сонголт ондоо болчдөг. Нэг л юм нэг ирч хүч гаргаж чаддаггүй болчдөг. Яа тэгэхээр тэр дандаа хийдэг болохоор мэдж байгаа. Тэгээ тэрэн дээр үнслээ. За би ер нь улаан шар болцсон байгаа юм байна шүү гэдэг өөрийгөө ингээд дүгнэж болдог тийм. За тэгин гутаа айгуу гоё чи хэлж байгаа хөтэй. Савлчихсан болохоор чи одоо буцаад өөрийгөө замдаа орох аргууд руугаа хайж хэлсэн. Чи тэднийг мэдж байгаа. Нэгэн сая ингээд хайртай хүмүүстэйгээ байх, хоёрт нь амрах гэж хэллээ, гуравт нь байгаль байх гэж хэллээ. Энэ болгон чи бас тэгэл адилхан айгуу батлагдсан арга барилуд гэдэг тийм. Би яг одоо дежаву болж. Oh my gosh. Яг мөр дежаву. Яг энэ хоргоо ингэж хараад тэгээ араас нэг мессежийн дуурдаг та гэсэн чи яг дуурч байсан. Болох хэвээр болчихлаа юм байна тийм. Тэгэн гутаа. Окей. Гэхдээ одоо чи яасан бэ гэхээр нэг талаар чи өөрийнхөө савлсныг харсан. Хоёрт нь чи савлахаараа би юу гаргууд руугаа шууд тонгойж эхлэе тэрийг хийх. Тэг яг энэ үед нэг хүмүүсийн гаргаад байдаг алдаач яах вэ? Энэ буруу сонголт нь юу гэдэг вэ гэхээр савлж байгаагаа мдээгүй болохоор нэгт нь тэр түрүү хэлсэн шүү дээ найзууч гараа гэдэг энтэлтэн залгаад байна. Энтэлтэн чи нөгөө юу хэрэгтэй гэж мэдээд идэг өөрийгөө цэнгэлэхийн тулд. Тэнгуут ихэнх хүмүүс нөгөө би савлцснаа мдээгүй бол зүгээр гэж бодоол тэр ирч хүч шаардсан юм руу явчих байхгүй. Өшөө өөрийгөө хэцүүдүүлэх юм руу шоодох мод. Мэдсэн болохоор чи би өөрийгөө эмчлэх цаг юм байна шүү. Гэт тэрийг сонгож байна. За хоёр дахь нэг гаргадаг алдаа нь хүмүүс гарах харих гэдэг хоёр сонголт шүү дээ тий. Одоо гарах харих гэдэг. Тэрэн дээр нөгөө гарах чинь намайг цэнгэлдэг үлээ эсвэл намайг өшөө хоосолдог үлээ гэдэг дээр хүмүүс нөгөө өөрийнхөө арга барилыг таниагүй болохоор ажиглаагүй байдаг болохоор confuse болчдөг. Тэ. За үгүй найзуудтайгаа гарчвал миний стресс арилна гэдэг. Магадгүй тэнцээ стресс арилгах элементүүд байгаа ч гэсэн яг хажууд нь өшөө доройтуулах айгүйх элемент цог явж идэг те. Жишээ нь нойр хасна. Хоёр дахь нь согтууруулгундаа хэрэглэнэ те. Гуравт нь яг бас нэг амар юм нь олон гадны сигналыг контролгүй айгүйх гадны сигналын дунд өөрийгөө байдлуулчих жоох. Одоо чинь ядарсан хүмүүс, ойр дуулдаг хүмүүс согтууруулгундаа хэрэглээд цуг байгаад хаар яад гэ. Юу ч яригдэж магадгүй, юу ч болж магадгүй. Тэгээ тэр чинь системд айгүй шок байхгүй те.
Яа ингээ ядчихсэн чинь нэг тайван сумаар байсан чинь нэг нь өглөөлөөл тэгэл стресстэй шүү. Эсвэл нэг тайван суужсэн чинь нэг айгүйх гүнзгий ховж ив яривал за тэгэл тэр чинь нэг юм сэргээгээл хайчин. За тэгэл үжсэн чинь хэрэлдэж мадагш. Муулч ивч болж байгаа. Тэгээ тэр чинь айгүйх өндөр эрсдэлтэй орчинд өөрийгөө тавьж байгаа асуудал байхгүй тийм. Гэтэ би тэрийн бас нэг хэлээд байгаа юм чинь заавал гарахгүй бай гэж хэлээгүй. Заавал найзуудтайгаа бити уулз гэж хэлээгүй. Өөрөө чинь хувьд айгүй гоё тийм тайван өөрөө чинь ингээд мэддэг тийм. Үнэхээр ингээд би ингээд стрессэд тэнд очихоор л надад амар гоё гэртээ харьсан юм шиг тэр мэдрэмж төрүүлдэг найзуудаа гарахад бол ерөөсөө асуудал байхгүй тийм. Нөгөө талдаа гэхээр өөрөө чинь номер 1 цэнгэлдэг юм чинь тэр байгаа болол миний хувьд болохоор би хүүхд дээр ирэх байгальд гарах ингээд тайван эрт унтах те хөгшөрсөн байгааг нь шинжээлээ те хөрхий одоо. Гэтэ манай насныхан бүгдээрээ тийм байлээ. Окей санаа зовлтгүй. Эрэнгүүт бүгд яг адилхан. Тэгэхгүй л болохгүй нэ гэдсэн нэрээ. Тэгж хэлээ нөө. Ашгүй. Айгуу гойлцсон байлаа. Тэгээд зүгээр сая хэлэхэд тэр нөгөө бит хоёрыг би энийг бас яг хэлье гэж бодож байсан. Ингээд бид нөгөө дандаа ингээд эрүүл амьдрал, дадал зуршил энэ төр гэж яриад тахаар хүмүүстэй энд нэрсээ сакторлохондоо хэргэлдэггүй, эднэрсээ шоуддаггүй, эднэр зугаатай амьдралгүй энэ төр гэж зарим нэг таамаглал гардаг байх гэж бодож байна. Тэгээд тэрэн дээр нэг юм clearly хэлмээр байна. Тэрний юу гэхээр бид нар маш их шоуддаг, маш их уудаг. Байсан. Гэхдээ одоо ч гэсэн гарах сонирхолтой гармаар байна. Пив, вино, уун, илүү винороо, органик винороо тонгойж байна. Хатуу юм. Яг гоо заримдаа бас гоё штэ, тий. Бас зөв хэрэгтэйгээр хатуу одоо гоё алкогол хэрэглэж болно. Гэхдээ бид нар тэрийгэ хийхдээ нөгөө босод нөхцөл дээр эрүүл байдлаар харж байгаа хийж байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр энийг хийснээрээ би өөрийгөө өвчтэй, өшөө давраатуулах гэдэг нь эсвэл энийг хийснээр би өөртөө хэрэгтэй зөв юм хийх гэдэг нь гэдэг талаас нь хараад зөв зорилгоор хөтлөгдөж тэрийг хийж байгаа ихэнх тул. Найзуудтайгаа гарах орой ол идэх амар гоё. Үнэхээр супер гоё ресторанд ороод чанартай. Заримдаа you know what оройгаараа шоудах амар гоё. Гэхдээ бид нар юу мэдж байгаа вэ гэхээр өөрийгөө боддоо гараа хугалчин гутаа гарч ингээ хугарсан байх чинь очоод ингээд теннис тоглоод энэ тэр гараараа ч юм уу те эсвэл ингэж үжиглээд байна. Ингэж үжиглээд байна гэдэг бол тэнэг шүү дээ. Яг тэр л байхгүй. Би ядарсан хойноо буюу өвтчихсэн хойноо тим юм хийн гэдэг чинь буруу сонголоо. Тэрнийхээ оронд эдгэрчээд бэлэн болчоод ингэж бүжиглэхэд бэлэн болчоод очиж бүжиглэл байхгүй. Орой гарах сакторлохондоо хэрэглэх яг адилхан. Зүгээр л одоо тэрийг утга учиртай, дараалттай, зөв зорилготой л хийдэг болчихвол гэсэн санаа байна шүү дээ. Яг зөв. Тэгээд бас насны онцлог юм шиг байлээ. Мэдгүй. Би наад аргумент хийж айгуу тийм. Тэ чи мэдэрч айгуу дургу шүү дээ. Ер нь тийм нэг насан дээр хөтлөгдөн. Тэгээ ялангуяа тэгтээ тиймээ яа харахгүй бид нарын нэг юм нэг тэгэл манай апын нэг зорилго нь тэр гэж найдаад байна те бас нэг 20-тай залуучууд одоо заавал 30-тай болцсон хойно илэгдсэн амар хэцүүдүүлсэн хойно энэ үннийг ойлгох шаардлагагүй. Гэтэ бас айгүй олон 20-тай залуучуудыг бид хоёр бас мэдэн штэ 20-тай залуучууд одоо аль хэзээ тийм байдлаар юмыг хараа сурцсан гадны нөлөөгөөр юм хийдэг биш өөрийнхөө хүсэл эрмэлзэл өөрийнхөө нөлөөгөөр сонголтоо хийдэг болчихсон хүмүүс зөндөө байдаг шүү дээ. Гэтэ тэр нэг насан дээрээ очиад тэгнэ гэдэг аюу тийм. Тэгээд ихэнх бидний үеийнхэн бол яасан гэхэлэр яг нэг өөрсдийнхөө алдаагаар л сурсан хүмүүс шүү дээ ихвчлэн тий. Яг зөв. Би сая сүүл хиний төрөгийн Батбарын төрсөн өдөр дээр очиад ингээл Монголын л бас айгуу лаглаг одоо бүх л залуучууд, дуучууд энэ төр ингээл байж байгаа хгүй. Тэгсэн чинь би бүр анхудаа партин дээр очиод 0 хайникны ингээд юутай юун дээр очиж байгаа. Айгүй олон хүмүүс болохоор 0 хайник л уугаад явдсан. Залуучууд шүү дээ. Тэгэл миний хувьд болохоор би яагаад настай холбоотой гэхээр яг чиний түрүүний хэлсэн бидний өссөн орчин болон одоо хүртэл ингээд realize гэж 20-тэй чиптэй яаж шоудчаал тэгэл маргааш нь ингээл сургалтуудаа хийгээл явдаг байлаа те. Өөр хүртэл явцаал тэгэл өглөө нь босоод ингээл сургалтаа хийждэг. Одоо тэгэх юм бол 72 цаг ингээд баг тусалцуулаад сох гэдэг байхгүй юу? Нөө би метаболизм нь ч өөрөө яаж энийг хүлээж авч юм. Тэгээд тэр утгаараа би настад ботой байна гэдгээ хэлж байгаа. Хоёрдугаар гэх юм бол манай яг залуучуудын санал нэгдэж байгаа юм. Айгуу гоё тийм шоуны ч гэсэндээ соёл нь уух соёл нь айгуу гоё тогтоод ирсэн тий.
Хүмүүс бидний love тэр 20 иттэйгээс уралцсан бэлээ. Alright. За чиний өнгө яаж вэ? Өнгө нь хэрвээ. Өнөөдөр миний өнгө аюу гой ногоон байна. Нилээн гой ногоон байна. За шалтгаан гэх юм бол өчигдөр уржигдөр хоёр би өглөө 6:40-аас ирэх хэрэгтэй байсан. Колодоос бол өглөө үрээр Америктэй кол хийжсэн болохоор тэгээд тэрнээс болоод шөнийн унтал 5 цаг ид 6 цаг л байсан. Өнөөдөр би 8 цаг 20 минут унтсан. HRV өчигдөр миний HRV 65 хүртэл унтсан байсан. Өнөөдөр ашгүй 103 болж өссөн. Тэгэхээр хамаагүй өөр төвшөнд байгаа. Бас өчигдөр дасгал хийгээгүй. Өнөөдөр хийж байгаа зүйлүүд айгуу гой зугаатай олон зүйл хийх хүсэл үгүй хийх төлөвлөгөөнүүд байна, хийх гэж байна тий. Тэгэхээр тэд нар айгуу гоё байна. Ажлын айгуу том юмыг өчигдөр тэр өглөө үүрээр хийсэн колод 2 кол дээр айгуу том ажлынхаа төслүүдийг урагшлуулж чадсан, төсвүүдэд батлуулж чадсан, амар том алхмууд болсон. Шинэ ажилчин хөсөлж авах төсөв батлуулсан энэ төргээл айгуу гой алхмууд болсон. Манай Happy Messy гэж гисэн айгуу гой зүйлүүд өчигдөр хийдлээ. Happy Messy Zig Life гэдэг вебсайтаа амьд болгосон байгаа. Тэгэхээр хүмүүс ороод харж болно. Одоо бид нарын яриад идэг энэ жоохон ап дээр харагдахгүй байгаа тэр шинжилгээ, судалгаан дээр суурилсан мэдээллүүд, өшөө гүнзгий орсон, өшөө детальтай үзэж харах эрүүл мэндийн бүх артиклуудыг манай одоо тэнцээ тавьж байгаа. Тэгээд одоо чинь манай дээр нэг нийт бичиж эхэлсэн бүсгүй бол Сингапурт амьдардаг өөрөө одоо dietitian болсон эрүүл мэндийн коуч Энэ гэдэг бүсгүйгийн гой нийтлүүд орж эхэлсэн. Тун утгагүй гой мэрэгжлийн экспертүүдийн маань бас бид нартай хамтарч ажилладаг босод экспертүүдийн маань мэдээллүүд, артиклууд нь орж эхэлж байгаа. Тэгэхээр тэрийг лонч хийсэн. Тэр бол бас айгүй гой мэдээлэл байсан. Өнөөдөр би дахиад бас би BJJ-ийн шин юутай бас студи руу орсон. Ашгүй айгүй ойрхон гэртэйг ойрхон. Тэгээд тэрнийхээ 2 дахь сешн руу өнөөдөр бас очиж байгаа. Тэгэхээр тэр айгүй зоотой. Тэгээд энэ колорын Happy Messy Zig Life гэдэг манай вебсайтыг харуулж байна. Орж үзээрэй. Айгүй гоё чанартай редакторын чиглэлийг дагсан айгүй сонирхолтой. Яг өнөөдөр бас л дахиад адилхан манай ап шиг уншаал юм хэрэгжүүлж болохоор ийм өстэй эрүүл мэндийн үнэгүй маш их мэдээллийг бид нар монгол хэл дээр нь өндөр чанартайгаар хийж гаргаж байгаа шүү. Тэгээд ийм нэг сайт гарч байгаа. Тэгээд дотор нь бас манай подкастууд байгаа. Yes. Тэгээд утгагүй YouTube хэсэг орно, үздэг хэсэг орно, утгагүй тэгээд ингээд вебсайтн дээр ч гэсэн ороод үзэж болдог. Тийм байгаа шүү. Finally, бидний подкастыг тааж эхэлж байна. Тааж эхлүүлсэн. Таалгасан. Тэгэхээр тийм юмнуудаас болоод айгүй ногоон байна. Тэгээд би физиолог айгүй гоё байна. Өчигдөр орой би яг тэр нөгөө зүрхний HRV жоохон байсан болохоор оройны хоолн дээр би зүгээр асаи ийдсэн байгаа. Тэгээд мацаг одоо 12:20 гэж дуусна 16 цаг маань. Тэгэхээр би бас гоё мэдрэмжтэй. Тэгээ 16:20-аас оройны BJJ дээр зөвлөн сайн түлшрэх хэрэгтэй. BJJ гэдэг нь юу вэ? Brazilian Jiu-Jitsu. Бүх барилж байгаа. Тийм. Тэгэхээр айгуу болон утгаараа айгуу гой юмнууд урагшилж байна, ортж байна. Тэгээд тэр утгаараа айгуу ногоон байна. Би физиолог, сэтгэл зүй. Yeah, everything is good. Тэгээд тэг ногоон байна. Үз видео үзэж байгаа хүмүүс л харах та. Инх болоор юу бариад байна вэ? Хэрвээ та тэрийг үзье гэвэл манай подкаст сонсож байгаа хүмүүс маань YouTube-ийн сувг руу ороод тэгээд энэ видеог нь харах юм бол тэнцээ харуулж байгаа шүү гэж байна. Окей. Happy Messy Zig Life дээр нэг хэлэх юм болохоор та хэрэгцээ орж үзэх юм бол хідүүлээ баахан яая гэж нэрлэжсэн байхгүй. Эрүүл амьдрья, амгалан тэмүүлье, цөөх хөгжцгөөе, асуудлаа шийдвэрлэе, олцгоё, хоолоо хороо гэнэ. Би энийг нь бол хараагүй юм шүү дээ. Ер нь бол нэг айгүй тийм үйлдэл рүү чиглэсэн. Та бүхэндээ хүргэж байгаа тэр яг судалгаан дээр үндэслэгдэж бидний одоо Happy Messy app дээр ашигладаг гол концепцуудаа тийм тайлбарлаж байгаа гэж түрүүний Окогийн хэлснээс гадна нэг гоё юм нь таад өөрснөө энэ подкастыг сонсож байгаа хүмүүсийн хувьд болохоор сэтгэл зүй одоо тий биеийн эрүүл мэнд, оюуны эрүүл мэнд, сэтгэл зүйн эрүүл мэнд өөрийн хувьд гарч ирж байгаа гоё өөрчлөлтүүд тий би ийм нэг одоо
номноос ингээд ийм мэдээлэл олж аваад эсвэл подкастаас ийм мэдээлэл олж аваад тэгсэн чинь нойрон дээрээ би яг ийм байдлаар ажиллаад үтсэн чинь миний амьдралд гарсан супер орчлтууд нь энэ байна гэд энэ байдлаар ингээд манайхантай мэдээлэл хуваалцахыг хүсэх юм бол нийтлэл илгээх гэдэг хэсэг маань бас байгаа шүү. Тэгэхээр тэрэн дотроо өөрснийхөө хувьд зөвхөн өөрөө тэр гоё ингээд өөрчлөлтийг хадгалаад байхгүй бас хүмүүстэй хуваалцах айгуу гоё талбар болгоё гэж бид нэр Happy Messy Zig Life гэдэг вебсайтаар бас олгож байгаа шүү. Хэрв Medium дээр бичдэг зөндөө залуучууд байгаа тийм. Тэгээд яг манай энэ сэдвтэй холбоотойгоор бичгийг хүсэж байгаа тийм нийтлүүд өөрсдийнх гэсэн булантаа болох хүсэж байгаа бол бид нар хүн болгоныг нээлттэй дуртаяа өгтөж авч байгаа шүү. Гол нэг юм нь болохоор яг ажилдаг, шинжлэх ухааны үндсэлтэй тэгээд яг өөрийнхөө хувьд нөгөө нэг одоо юу нэр юмтэй зүгээр одоо нэг тэр ингэж гинэ гэж ярьсан яриануд биш шүү. Тэ. Яг ийм юмыг ингээд судлаад үтсэн чи яг ийм юм гарч байлаа. Эсвэл зөвхөн хоолтой холбоотойгоор жишээлбэл манай эмээ шиг тийм гоё сонирхолтой мэдлэгийг хуваалцахыг хүсдэг болвол тэр хүмүүсийг ч гэснээр бид нар хүлээж авахд айгу тийм хэсэг байгаа шүү. Нийтлэл илгээх гэдэг хэсэг байгаа шүү гэдгийг бас дурддаг тий. Тэнийг над руу айгүй олон ингэдэг юм л да. Одоо өчигдөр гэхэд нэг бүсгүй 9 минутын бясалгалын аргыг өөрөө үүсгэсэн гэж байна. Айгүй гоё арга гэдэг гэж байна тий. Тэгээ энэ талаараа та хэдтэй хамтарч ажиллаад үүсгэмээр юм чинь. Одоо яг ийм хүмүүс надад зөндөө ирдэг. Би чин хасч чадсан энийг хуваалцмаар та хэдтэй яаж хамтарч ажиллах вэ? Йоганы хүмүүс холбогддог. Тэгэхээр одоо эднэрт бид нар яг тэр өөрийнхөө хилээд байгаа тэр мэдээлэлээ бусдад хуваалцах одоо тэр дид бүтцийг бид нар үүсгэж өгч байна гэсэн үг. Тэгэхээр хэрвээ та тийм багш тэгээд нэг гоё юмны ахаар хэрвээ та нийтлэл оруулах юм бол бид нар таны өөрийн чинь author болгоод тэр вебсайтн дээр ингээд хажуу талд нь мэдээлэл чинь тавьж байгаа. Тэнгуут яадгүй гэхээр хэн бичсэн тэр хүнийх нь сошиал медианууд цугууд өөрийгөө яаж танилцуулах уу бүх юмыг нь оруулж өгч байгаа. Тэгэхээр таны бас өөрийн чинь одоо тэр хийж байгаа одоо чинь йоганы багш хүн өөрөө сургалт үүсгдэг тэгээд тэнцэнсээ оюутан авын энэ гэж бол манай тэр Happy Messy чинь бас тэр чинь туслая шүү гэж байгаа шүү. Тэгэхээр ийм гоё юм басан тэгээд ногоон байна бас тийм. Бас нэг юм мэдээлж хэд инкүү ч гэсэн энийг сонсоогүй байгаа. Гэхдээ Happy Messy Zig Emen доменыг өнөөдөр өглөө Happy Messy Zig Life руу бас холбож байгаа шүү. So Emen-ээр бас орж болно хүмүүс. Happy Messy Zig Emen. Тэгэхээр энэ маань монгол хэл дээрх вебсайт байгаа. Тэгэхээр хоёр доменийг хоёуланг нь ашиглаж болно. Happy Messy Zig Emen гэж дарах юм бол бас Happy Messy Zig Life руу орж болно. Бас монголчуудаа зориулаад монгол юу болохоор бас nice. Тэгээд бидний энэ вебсайтаар хийх гээд байгаа гол зорилго нь гэх юм бол та бүхэн өдөр болгон ороод нэг гоё сонирхолтой өөрийнхөө амьдралдаа хэрэгцээтэй ганцхан ч гэсэндээ мэдээлэл аваад гараасай л гэдэг тийм зорилготойгоо байгаа болохоор энэ зорилгод маань бас нийцж байгаа. Одоо энэ зорилгыг бас хөөж явж байгаа хүмүүс байгуул манайхтай холбогдоод бид нар ингээд ямар ч байдлаар хамтарч ажиллахад бэлэн байгаа шүү. Нээлттэй байгаа шүү те. За. Тэгээд чиний гоё ногооныг ингээд сонсонгууд чам хоолоо ярьж байна. Нойроо ярьж байна. Ажлаа ярьж байна. Тэ одоо дасглаа ярьж байна. Тэ жоохон хийж чадаагүй юм болохоор дасгал гэл тэ. Бид нарын ингээд подкастаар ингээд яриа л гэдэг нөгөө бүх сэдвүүдээр ингээд нэг үндсэн дөрвөн сэдвийг бол аль аль нь яриалах шиг байл тэ. Тэгийг болохоор ингэчлээ, ингээгүй болохоор ингэчлээ гэ тэ. Бас нэг хэлээгүй байгаа нь айгүй чухал юм нь. Манай найз хүн бит хоёрын харилцаа айгүй гоё байгаа тий. Өчигдөр бит хоёр айгүй гоё юм ярьж суусан. Өнөөдөр өглөө айгүй гоё өдрийг цуг эхлүүлсэн. Манай хөөрхөн нохой, манай найз хүний өнгөн нохойноос айгүй хамаардаг. Манай шин нохойноос. Тэгээд тэр хоёрын гэжтэй. Хүүхдээсээ гэжтэй. Тий, тэр манай хүүхдээс айгүй хамаардаг. Манай хүүхд айгүй хөөрхөн байгаад байгаа. Тэгээд маргааш манай хүүхд нөгөө засвар хийлгэж байгаа. Тэгээд тэрлээ бас бэлтгэлтэй энэ төр байгаад нь айгуугаа. Тэгээ бас дараа 7 хоногт бид хоёр айгуугаа болцооны 2 өдөр төлөвлөсөн байгаа. Тэгэхээр тиймэрхүү юмнуудаас болоод бас тэр харилцааны юм маань айгуугаа болохоор бас яахарахгүй бас ногоонд айгуух нөлөөлж байгаа. Би ч нэр найзлаа гэсэн салцсан юм шүү дээ. Sorry. Тэгээд бас нөгөө шал. Яна инх болроо. Чи подкастн дээр зүгээр ингээ хэлчихэд ингээ явчихна гэж байхгүй. Юу болчихв яачив. Энэ бол айгүй чухал том сэдв байна. Чи одоо дараагийн 5 минутанд
хүмүүст нэг ерөнхийдөө юу болсон, яатсан, юу найз залуу салсан тухайгаар яриач. Тэгээ би чамайг одоо энэ талаар байцаан да. За эхлэх үү, чи эхлээ танилцуулаач. Авчихандаа. Энэ подкастын дугаарын нэр нь Инх болон найз залуугасаа салсан дугаар гэж нэрлэнэ. Инх болрын шаранг буюу миний өнөөдөр видеон дээр барьж байгаа миний хөрөхөд найзтай адилхан байна. Тавчхандаа 60 секундэд багтаагаад хэлэх юм болвол миний одоо хэрэгцээ, одоо шаардлагууд болохоор тэр хүний хэрэгцээ шаардлагаас хамаагүй доор. Тэр хүнд болохоор тэр хүний needs гэж ярьж байгаа хэрэгцээ те. Тэр хүний хэрэгцээ нь болохоор миний хэрэгцээндээс илүү өндөрт өөрийгөө тавиад эхэлсэн. Тийм болохоор салцав. Wow. Задлах хэрэгтэй маш их мэдээлэл байна. За эхлээд хин гэдэг ямар хүн байсан юм? Өмнөх подкастыг сонссон хүмүүс мэдчихэл байгаа шүү дээ. Хичээлсэн шүү дээ. Найз залуутай ингээ бит хоёр ингэж байгаа. Манай хөрхий туршилтын туулаа гэд те. Аль 11 залуу гадаад хүн тийм ээ. Гадаад хүн. Инх болроо Монгол залуучуудтай гадаад залуучуудтай дээдлэхийн ялгаа нь юу вэ? Хэл. Хэлний ялгаа, англиар ярина. Хэлний ялгаа. За. Нөгөөдөлтөө монголоор бас ярьж болдог тэгэл. Өөр ялгаа байдаг. Nationality-гаас яг нөө бүр гүнзгий би тэгээ монгол залуучуудтай ч нэг дээдлж байгаагүй л дээ нөхөртэй байсан. Тэгэл дараа нь болохоор бас яг бүр дээт харилцаанд одоо харилцаа үүсгэсэн гэж тооцдог байхгүй. Тэгээд сүүлийн тэр ясан харилцаа чинь болохоор бараг жил чараа хөрөгөд нэг 7-8 сар болсон юм уу да. Тэгээд тэрэн дээр нэг ажиглагдчихж байгаа нь зөрүүн болохоор нөө хоолны соёл болныг бидний ингээд нэг монгол хүмүүсийн хувьд нэг байдаг mentality mindset ч юм уу тэрэн дээр бас нэг ялгаатай байгаад ах шиг л да. Байгальтай одоо бид нар байгальд үссэн ч юм уу хөдөө байдаг ч юм уу ингээл нэг бууз хийхээр би ингээд трийг appreciate хийж чадахгүй. Манер паста ингүүд болохоор би бол буузаал хийзээд сонгохгүй. Тэ нэг тийм хоолн дээр миний хувьд болохоор хоол амар чухал болохоор тэрэн дээр нэг ялгаанууд ах шиг л да. Тэрнээс ч мэдгүй. Окей. Тэгээд за тэгэхээр би зүгээр хөндлөгийн нэг асуулт асууя гэж утсан. За тэгээд хоёр чинь хэр утсан юм бэ лээ? 11 сараас хойш 4 жилийн. Вау. Миний батснаас урт юм биш үү? Тэгээ баг жил болох гэжсэн байж тээ. Тэгээд сая Монгол байх үедээ салцсан тий. Instagram дээр чи юм постлаад тэгсэн чинь над руу мессеж чихгүй байна гэд тэгээд харна. За тэрийг хэзээ ярил л да тий. Яг ингэдэж штэ. За эхлээд болохоор найз залуу хоёр ингээд цуг байхдаа Хонконгд байхдаа бол хоёлаа ойрхон байсан. Тэгээд чи ингээ Монгол руу явцсан. Манай Хонконгд үлдсэн. Тэгэн гутаа ийм ингээ мессеж бичээд анхаарал шаардсан байж тээ. Энийг одоо юу гэж дүгнэх вэ? Энэ одоо юу болсон, яасан гэсэн үг үү? Гэхдээ энэ чинь хамгийн гол нь ингэсахгүй Хонконгд байхад ч гэсэндээ ингээд энэ асуудал үүсэж ирсэн юм. Тэгээд чи над руу мессеж чихгүй байх би чам над руу болохоор ингээд цаг тутам ингээд мессеж чихэд тэгэхгүй. Тэгээд би тухайд нь болохоор одоо агаач тэр одоо миний эргэн тойрны айгуу тавтан хүмүүс мэдчихэл байгаа би бол тэгээд тэр болго ингээд мессеж чиж суугаад байдаг хүн биш. If it's not like urgent ажилтай холбоотой биш бол агаатай л тэгж харьцдаг те. Тэнгүүд чи өдөр болгон тэр би бусад юм руу фокуслаж ингээд миний анхаарал 100% төвлөрөөд орчдөг хүний хувьд болохоор хажуугаар нь бас орж ирээл ингээл мессеж чигээл бай гэдээ ах надад бол нэгдүгээр сонирхол байхгүй, хоёрдугаарт ингээд ажлаас сатааруулаад яг би тэр хийж байгаа юмдаа 100% байж чаддггүй гэдэг юмыг үүсгэхэд байдаг шүү дээ. Тэгээд notification эднэрээ бол ихэнх тохиолдолд яг яралтай юм дээр бүр бүгдийг нь унтраагаа ичдэг. Тэгээд тэр нь нэг удаа баг 2 сард ч үлээ дээ үүссэн. Тэгэхээр би okay I'll try to do my best. Чиний ингээд би юм чи ойлгож байна. Тэгээд тийм болохоор би аль болох өөрөө тэрэн дээр илүү анхааралтай хандъя гэх. Би 7 өдрийн турш бол хамгийн багадаа 3 удаа мессеж бичдэг. Өглөө, өдөр, арай.
Тэгээд тэрнээс илүү бичих бол би өөрөө завтай уйлаа айлуулах ингээл санаал өөртөө сануулга өгөөл тэгэл тэрийг хийдэг байсан юм. Тэгээд дараа нь дахиад нэг удаа Хонконгт байхад дахиад яг энэ чиглэлээр жоох асуудал гарахгүй юу? Чи ингээд над руу хариу мэдхгүй байна. Орой алга боллоо ч юм уу найзуудтайгаа явах суужсэн чинь тэгэхээр нь дахиад тайлбарлсан. Хани this is ингээд миний хувьд айгу би ингээд найзуудынхаа юмд ингээ анхаарлаа төлж өгч хоёлаа бүтэн сайн өдөр ахаар би өөр юмд сатаардгүй штэ би бүх ажлаа хойшоо тавьдагтай адилхан чамаас яг тийм юм гуйж гинэ гэд. Гэхдээ би чам руу ингээд хизээ орой харах тэр хоорондоо нэг удаа мессеж өччихье ингээд ингэж гинэ тэгж гинэ гэд. Тэгээ болт хийсэн. За тэгээ Монголд хүрээд ирсэн чинь би өөрөө Монголд ирэхээс өмнө хэлсаахгүй би busy байна. Би асар их юмнууд хийгдэн заримдаа би уцаач авах боломж гарахгүй. Дээрээс нь би гэр бүлийнхэнтэй очиж байгаа болохоор би тэнд quality time чанартай цагийг гэрийнхэнтэй өнгөрүүлэх надад шаардлага байгаа болохоор ингэнэ. Дээрээс нь айгүй хүнд байна. Би ойлгож байна. Сар нэгнээс хоол байх болохоор хоёлаа айл болох жижиг сажиг юмнууд дээр хоёлаа ингээд хэрүүл үүсэхгүй байхыг хичээе. Хоёр талдаа. Тэгээд аль болох юмнуудаа ярилцаад өнгөрүүлье гэдгсэн. Тэгээд тэр болгонд бэлтгэлтэйгээр тэг 3 дахь удаад нь би нэг story оруулсан. Тэгээд story оруулахдаа болохоор зарим нэгэн story дээр би ч оруулахгүй манай ануу оруулдаг штэ. Тэнгүүд чи чам story оруулах цаг байж чи надад мессеж чих цаг гарсангүй гингүүт нь за уучлаарай гэсэн. Давт нь хилээд байхад чи ямиг нь яаж байгаа. Тэгээд тэр хүний хувьд болохоор хэрэгцээг нь би ойлгоод аль болох adjust хийхийг хичээсэн. Тэгээд өөрийнхөө үйлдэлүүдээ гаргаад яваад байсан боловч яг ийм нөхцөл байдал намайг ойлгохгүй байна гэдэг чинь урт хугацаанд явах юм бол тэртээ тэрэнгөө бүтэхгүй ойлгомжтой. Хид удаа давтаад байгаа юм нь болохоор одоо давтагдаад байна. Үйлдэл нь би тайлбарсаар адил намайг сонсохгүй байна. Тэр хүний тэгэхээр хэрэгцээ нь миний хэрэгцээнээс одоо дээвэр тавигдаад байгаа гэдгийг л айгу том илэрлэн эхэлчихэж байгаа юм. Тэнгүүд шууд sorry энэ хоёр ч хоёлаа л яг энэ тэнцвэр байх хэрэгтэй. Хэрвээ энэ харилцаа урт өрнөхийн тулд. Тэгэд тэр нөө 60 секунд багтаагаад тэгцээ. Юу энэ тэгтээ хоёр яг салцсан гэж бодож байна ч юм. I think so, yeah. Одоо очингууд хоёр тэгэл уулзах л бах та тэгтээ. Тийм тэр нэг юмнуудын нүгэн гэх мэдчлэн юмнууд байна. Тэгээ уулзах үедээ чи буцаад нийлч магадгүй гэж бодож байна уу? Миний хувьд бол ингээд нэг хамгийн бас нэг хогийн яг би бас найзуудтайгаа ярьжсэн юм аа. Гэт би ингээд одоо насны онцлогч юм уу юу чи ингээд хүн ингээд хөтлөө дурлаад ингээд хамаг ингээд гормоноор ингээд хөтлөгдөж юм явдггүй юм байна. Тэгсэн болол магадгүй ингээд consider хийх байсан. Гэтэ одоо л ингээд миний яг уртлын нэг prefrontal cortex-аар л ажиллаад ах шиг байна. Тэрний юу гэхээр урт хугацаанд this is not gonna work out те. Нэгэндээ ч цагийн үрдээ сэтгэл зөөгөн ч тэгэл ингээд хямраагаад яваад байснаас зүгээр this is it. I would love to миний хүсдэгээр болсон болол ингээд хаяа нэг одоо тийм acquaintance байдлаар үлдэх бол сонирхол байна. Найз нөхөд байдлаар зүгээр таньдаг хүмүүсийн байдлаар үлдэх. Тийм таньдаг хүмүүстэй нэг хаяад нэг hang out хийчихдэг ч юм уу те. Гэтэ тэгээд тэр бодол тэгээд цаад хүний хувьд болохоор боломжгүй хөө. Тэрх та энэ хоёр одоо яагаад ийм юмны тухай яриад байгаа гэж сонирхож байгаа бол happy message дотор чинь бидний нэг хийдэг зүйл чинь хүний эрүүл мэнд гэдэг чинь 5 6 цогц зүйлээс бий болдог. Бид нэр эрүүл мэндийг цогцоор харна. Тэрний чухал хэсэг нь хайр дурлалын эрүүл мэнд, харилцааны эрүүл мэнд гэдэг зүйл аюул чухал гэдэг. Тэгэхээр бид нар манай app дотор энэ сэдв байгаа. Бид нар энэ талаар бас яг ярьдаг, сургалт хийдэг, контент ярьдаг багш. Тэгээ тийм болохоор энэ сэдвийг бүр бид хоёр угаасаа нөгөө сэдвээ дахиад эхлээд байгаа шүү дээ. Тэгээд тэр ирээдүйрөө харилцаар ярих хэрэгтэй байсан. Тэгээд ашгүй ингээд бодит кейс гарч ирээд энэ талаар ярьж байгаа. Хэрвээ та энэ талаар энэ инх болны харилцааны энэ брейк апын тухай өшөө сонсомоор байгаа бол коммент сэдвч ярээ. Тэгээ бид нэр дараа нь шахаж ярьж байна. Тэгээ би бас уцаагаад өөрийнхөө салсан experience-ийг гэсэн ярьж болно шүү. Өмнөхдөр ярьсан санагдах юм те. Тэгтээ. Тэгэнгუთ тийм. Чи сая нэг хэлээд л да. Би чамайг одоо инх болрыг би буцаад хатгамаар байна. Тэр нь юу гэхээр тэр хүний хэрэгцээ нь миний хэрэгцээнээс давуу гараад байна гэсэн те чи. Би болохоор энэ дээр засмаар байна л та. За засвар нь юу вэ гэхээр яа тэгэхээр би яг тэр хүн бас байсан байхгүй. Тэ хүмүүс ихэвчлэн тэгээ та хэд сонсож байгаа хүмүүс ч гэсэн мэдж байгаа. Иймэрхүү найз залуу найз хүнтэй байсан бол хартай гэж нэрлэж болно те бас. Нэг талаасаа хар байж байгаа байхгүй. Яа тэгэхээр insecurity шүү дээ. Ер нь бол надад чи байгаагаа дандаа хилээд байгаа чи. Надад хайртайгаа мэдэгдээд байгаа чи. Намайг боддгоо надад сануулад байгаа чи. Чиний толгойд би байгаад байдгийг чи надад гар утсаараа мессежээрээ хилээд байгаа чи гэсэн л үг шүү дээ. Тэгээ яагаад гэвэл
би өөрөө чи надад яг үнэнгээсээ хайртай, чи намайг хүлээн зөвшөөрж байгаа гэдэг чинь би 100% итгэхгүй байна. Би өөртөө итгэхгүй байна гэсэн үг байна. Яагаад гэвэл би өөрийгөө хайрлагдана, хүлээн зөвшөөрөгдөн гэдэгтээ 100% итгээгүй байна гэсэн үг шүү дээ. Би чи байсан. Тэгээд манай X болохоор танай найз залуутай адилхан байсан. Тэгээ би энэ яг бодол процессор явж хахад манай хүн ч гэсэн тэгж чинь ингээ би их аялдаг штэ тань аялал жилдээ 90 хэдэн нислэг хийгээл өөр газар явж байна. Тэнгууд манай хүний би бас яг чам шиг ингээ юм зүртээ би ажилтаа явж байна. Би юм дугаас хайртай. Би юм өдөр болгон мессеж хийх албагүй. Хойл орой болгон ярих албагүй гэл тэгдэг байсан. Тэгэхээр сүүлдээ би бол яасан гэхээр орой болгон ярьдаггүй юм орсон. Яг л манай надад ойлгуулсан юм. Би чамд чи би яг л хэлсэн зүйл энэ дэр. Би чам 100% итгэхгүй. Чи бол гадуур явж байхдаа өөр хөсгөтэй уулзч яж магадгүй ингэж яж магадгүй тий. Тэгээ би insecure байгаа болохоор чи надад зүгээр л ингэж. Тэг би тухайн үед нь бол ойлгоод тэгээ хажууд нь бас манай Америкт шүү дээ. Эймиг ч санаж байгаа. Манай Тайланд найз инх бол рүүтэрийн сайн найз хүнтэй суугаад тэгээ Америкийг чи санаж гэнэ их нэртэйгээ яаж ярьдаг байсан тий. Тэгээд их нэртэйгээ бүр эхнэр нь бол хизээ заалгана. Манай хүн хизээл бол хизээ. Sorry гэдэг уцаа аваад хариулдаг тийм горимтой. Гэхдээ би тэнчнээс нэг гоё жишээ авсан зүгээр. Нэг надад нэг гоё ирчүүч өгсөн юм. Америкт бол туйлширсан байгаа ч гэсэн нөгөө талаас гоё авууштай юм юу байсан мэтлэр манай хүн тэрийг ач холбогдол өгж тэрэндээ энерги зарцуулдаг байсан. Надад айгу таалагдсан. Тэгээ би нэг ойлгосон юм. Үгүй яг үнэхээр орой болгон буудал дээр байхдаа найз охин руугаа нэг залах нэрээ надаас гарч байгаа энерги нь юу аах вэ? Тэгээд хамгийн гол нөгөө хүндээ энэ айгу ач холбогдолтой болохоор гэж бодоод тэгээд би залхдаг байсан. Айгу болоод тий. Тэгээд чи миний дэргэж залхдаг. Тий, орой болгон залхдаг байсан тий. Одооний бүсгэн маань хамаагүй secure хүн байгаа тэртэл дээр тий. Би ч гэсэн одоо тэр үеийг бодвол хамаагүй өөрөө бас өөрөө secure хүн болж чадсан ба. Тэгэхээр би хэрэгцээ гэхээсээ илүү тэр хүний хэрэгцээ гэхээсээ илүү тэр хүний өөртөө итгэлгүй байдал, тэр хүний дотмогшил лөө тий дотмогшил гэсэн юм. Нойрны дотмогшил гэдэг л ап дээр ярьдаг шүү дээ. Монгол үг аягаа дотмогшил энтер гэсэн юм. Тэгээд тэр нэг хайрлагтгаад өөрийнх нь нөгөө дотоо өөрийгөө хайрлаагүй өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй тэр зүйл нь илэрж байгаа байдал юм гэж бодож байна л да. Тэгээд харах юм бол эн чинь зүгээр хэрэгцээ биш юм чи бүр яг тэр хүн өнөөдөр бүтэн үнэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Тэр айгу хурц болчихж байгаа хөөх энэ асуудал бол. Тийм. Тэрэн дээр бол санал нийлж байна. Тэгэхээр одоо тэгээд тэрийг нь бүтэн болгохын төлөө миний зүгээс хийсэн юмнууд нь одоо нөгөө нэг талдаа л уулзах асуудал байгаа шүү дээ. Ер нь бол ямар би 50% хийж хахад чинь тэр хүн ч гэснээр 50% хийх л ёстой байхгүй. Тэг хүн бүтэн болоход гадны хүний орж ирэх юмнаас илүү өөрийг чинь хийх ажил илүү чухал шүү дээ. Хүн өөрийгөө бүтэн болгоно шүү дээ. Тэгэхээр хүн ер нь хүнийг хүн гадны хүн ирээ бүтэн болгоно гэдэг бол аюу эрүүл биш. Нөхцөн шүү дээ. Тэг яа тэгэхээр та гадны үнээс хамааралтай болчихж байгаа байхгүй. Тэг хэрвээ би өнөөдөр өөрийгөө хайрлахын тулд гаднаас сигнал, гаднаас баталгаа орж ирж байгаа өөрийгөө хайрладаг болчих юм бол тэр гадны юм би удирдах чадахгүй юм чи гараа явчих шүү дээ гэсэн амьдрал юм чи. Тэнгууд би яах юм тэгээд хагас зүрх болоод үлдэх юм уу те. Ихэнх хүн тийм шүү дээ яг. Би бол саяхан л бүтэн болсон гэж өөрийгөө хүлээн зөвшөөрж байгаа. Би саяхныг болтол яг л өөрийгөө хүлээн зөвшөөрөх, хайрлах тэр зөвшөөрлийг гаднаас л авдаг гэсэн тэр юм те. Тэгэхээр чиний хийж байгаа зүйлүүд тэр залууг өнөдөр тэр залуу чинь өөрийгөө тэр миний зүрх бүтэн биш. Тэгээ би энэ гаднаас юм хайгаад байна гэдэг хүлээн зөвшөөрөл тэрэн дээр өөрөө ажиллахгүй бол чи хичнээн орж ирсэн ч гэсэн яг л нөгөө тесрэгч байгаа бөмбөл гэсэн үг шүү дээ. Тоолоор нь доошлж байгаа. Дин чал буруу чимээ гарчлаа. Гэтэ яг тэр хүн тэгээд бас одоо ингээд сонсож байгаа хүмүүс магадгүй ингээд тэнд нь ажиллаж болно шүү дээ. Хамт нь яг зэрэгцээд ингээд мөр зэрэгцээ заавал нөөнийг би өөрчлөх гэж оролдох биш. Тэр хүнд нь ингээд хажууд нь ингээд явах боломж нь байгаа зөндөө олон харилцаанууд байгаа шүү. Ягаад миний хувьд гаргаж байгаа тэр шийдвэрийн зураг шууд салдвэ гэдэг нь нэгдүгээрт хувь хүний хувьд бол тийшээ ингээд тэр энергийг зарцуулах хүсэл эрмэлзэл бол алга. Би өөрийгөө эдгэж өөрийгөө ингээд бүтэн болгох бас үйл явцтай явж л байгаа. Би ингээд 100% өөрөө бүтэн болцсон ингээд харилцаан дээр амар эрүүлэр бүх юм дээр ханддаг хүн гэж би бол
хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тэгэхээр тэр аялдаа би өөрөө явж иж ахаад нэг хүнд тэр энерги гаргах надад тэр тэнхэн байхгүй, хүсэл нь байхгүй байна. Цагаач зарцуулмааргүй, энергич зарцуулмааргүй байгаа. Болохоор би энэ хувьдаа зөвхөн өөртөө зориулж гаргаж байгаа энэ шийдвэр шүү. Зарим хүмүүсийн хувьд болохоор яг ингээл хоёлаа ингээл өсч тиймүүлэл ингээл явж байгаа залуу гэр бүлүүдийн хувьд ч гэсэндээ эхнийх нь заавал сонголт нь салт байх албагүй шүү. Тийм. Та хоёр хоёлаа ингээл хөрхөн хөгжөөл ингээл ягаал та хоёрын зорилго чинь эцсийн дүнд очих гээд байгаа зорилго чи айгүй адилхан тэрний нэмнийхээ төлөө ингээд гэр бүл болцсон ч юм эсвэл найз зөвхөн найз залуу байж ч болно. Гэтэ нэг юм руу тэмүүлж байгаа бол тэр чинь ингээд яг манай дэгийн сэтгэл зүйч хэлж байгаа шүү дээ. Бас харилцаад айгүй том зүйл байдаг. А миний хувьд байгаа зорилго тэр хүний хувьд байгаа зорилго хоёр чинь ерөнхийдөө анхнаасаа л ондоо байсан. А тэгээд бид хоёрын хамт байсан шалтгаан нь бол яг одоо амар гоё кайфтай энэ цаг хугацаа өнгөрүүлээд нэгэндээ гоё ингээд байж ах байсан. Тэнгүүтээ тэр нь хүндрээд ирэнгүүт чи миний хувьд болохоор хайцсан байгаа шүү. Тэгээд тэр барайнд бол хүрсэн шүү дээ тийм үст. Тэр тавьсан зорилгоо биелүүлсэн шүү дээ. Тэнгүү дараачийн зорилго байхгүй болохоор яг дэгийн хэлдэг гэж. Дээс сурсан миний хамгийн том харилцаан дээр сурсан хамгийн том хов хүн зорилго байдаг шиг хосын хооронд бас зорилго байх хэрэгтэй. Тэрийгээ дандаа тэлж явах хэрэгтэй. Тэрийгээ дандаа шинээр тодорхойлж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол хүмүүс яадаг юм гэхээр анх ингээ хүнтэй нийлж явахдаа бид нэр айгүй ойрын зорилго тавьчихдаг. Тэр хүнтэй аз жаргалтай болох юм. Тэгээд тэрийг дороо зогчих штэ. Тэ. Honeymoon stage-тэй. Тэгэнгүүт дараачийн тэр нэг хувьдаа тавьж байгаа зорилго шиг алсын зорилгыг тавихгүй бол тэгэл утга учиргүй болчихдгоо гэж хэлсэн. Одоо жишээ нь би бас нэг юм дуртай. Тэгээ энэ талаар хэрвээ та сонсомоор байл яач болно. Манай найз охин бид хоёр шинэ асуудал илрүүлсэн. Тэр нь болохоор бид хоёрын сексийн хандлага арай ондоо байна гэдэг нь илэрсэн. Тэгээ бид хоёрын талаар нэлээд ярилцж байгаа. Тэгээ бас тэгэл сэтгэл зүйчтэй уулзахаар эхэлж байгаа одоо дахиад. Very nice. Тийм. Тэгэхээр энэ одоо яг тэгж байгаа. Тэгээ бид хоёрын хувьд зүгрүүтэй, боталтай, хандлагатай хоёр хүн байна. Тэгэн гутаа тэрийг хоёлаа учраа болохын тулд хоёлаа яриад нэг юм гаргалгаанууд гаргаад тэр нь тэгтээ хоёлынгийнх нь хүсэж байгаа зүйл биш байгаа бол бид гаднаас тусалцаа авъя гэд. Тэгээ саяны эсрэгээр бид хоёр болохоор шийдвэр нь яаж юм бэ? Хоёлын энэ дээр ажиллаж үзье гэдэг шийдвэрийг гаргаад тэгээд ингээд гаднаас тусалцаа авч ажиллах гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр нэг магадгүй миний хэлмээр байгаа юм энэ байна. Шийдвэр гаргахгүй дунд нь байх хамгийн эрүүл биш зүйл. Тэ. Яг сайн. Ямар шийдвэр нь хамаагүй. Цуг үлдээ гэж шийднэ үү? Салъя гэж шийднэ үү? Хамаагүй. Гэхдээ тэр шийдвэр болгон хоёр шийдвэр чи хоёлаа зоригтой байх хэрэгтэй бас адилхан. Хүмүүс ингэчээд байдаг. Салах гэдэг шийдвэрийг гаргаагүй болохоор шийдвэр гаргаагүй гэж бодоод байдаг. Үгүй шүү дээ. Салах гэдэг шийдвэрийг гаргаагүй бол нөгөө шийдвэрийг гаргачих жоох. Тэр нь үлдэнэ гэдэг шийдвэр гаргаж байгаа. Тэгсэн мөртлөө үлдэнэ гэдэг шийдвэр гаргачаад тэрэндээ зориг байхгүй үлдээчихдэг. Тэгээ аль чимээгүй, үйлдэл байхгүй, засах юм байхгүй, тэ. Одоо төсөөлт бид хоёр ингээд хүлүтэн секс гэдэг зүйл харилцааны аягүй чухал зүйл. Тэгчин гутаа тэр тухайга бид хоёр ингээд за бид хоёр энэс бол салахгүй гिचж байгаа бол тэрийгэ сайжруулах хэрэгтэй байхгүй. Тэрэн дээр ажиллаад ойлголцоогоо хүрэх хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ асуудал яах юм? Ингээл юм нэг жижигхэн шарах шиг ингээл дотроо ингээл ургаал тэгэл нэг өдөр тесрэх байхгүй тэ. Асуудал. Тийм. Тэгээ чиний яг саяны хэлж байгаа юм дээр чинь Окогийн харилцааны хувьд ингээд чи бит хоёрын ингээд ялгаа нь юу байгаа вэ гэхээр та хоёр ингээд хамтдаа байх айгуу том шийдвэрээ гаргацсан, зорилгоо тодорхойлцсон, урт хугацаанд байна гэдэг юм чи ингээд аль альнийх нь толгойтой болчихсон, хүүхэдтэй болцсон гэсэн үг шүү дээ. Хүүхэдтэй болчихсон. Тэгэхээр тэгээд альва нэг асуудал гарч одоо та хоёрын хооронд бит хоёрын шиг ийм асуудал гарсан бол та хоёр асуудлаа шийдвэрлэх одоо тэр алхмаа хийхэлсэн байхгүй. Тэгэл яг л чиний хэлж байгаа шиг сэтгэл зүйчдэр очиж уулзъя. Энэ талаар ярилцъя. Энэ талыг ингээд юм ингээд үйлдэлүүдээ хийгээл яваад байгаа. Тэгэхээр нөгөө талд нь бас ийм боломж нь байгаа шүү гэдэг манай бас сонсож байгаа хүмүүстээ хэлэх гээд байгаа. Зөвхөн заавал наа чи ингээд миний хувьд болохоор хийгдэж байгаа үйлдэл нь болохоор зорилго нь байхгүй. Би угаасаа анханасаа л яг хэлжлээсэн шүү дээ. Нэг подкастаар хэлсэн юм ачаад гэсэн чи гэл би энэ хүнтэй угаасаа урт хугацаанд байхгүй гэдгийг хэлжлээсэн. Литерали бараг 5 сарын өмнө ч байна уу те. Тэнгүүт чинь энийг мэдчихсэн болохоор ингээд энэ шийдэл ингээд хоёрын оронд яваад ихээ оронд үйлдэлээ гаргаад тэр хүндээ ч амар надаа ч амар тэгээд тэр шийд аль нэг нь тэгээд sorry эрэгтэйчүүдэд жоохон sexist юм ярьчих тийм эмхтэн үнэл ихцсэн дүнд яг шийдвэрээ гаргах юм билээ шүү. Үнэн. Бид нар тэр шийдвэрийг сунгах өөрчлөх гэж оролдох боломж бид нарт байдаг.
Гэхдээ ер нь бол эцсийн шийдвэр бол тэгэл хаттад л гаргадаг. Тэд нар л босс л угаасаа тий. Тэр нөгөө нэг чи тэгтээ яг илчлээ штэ тэр нь болохоор орохынхоо өмнө чи бараг л сонголтоо мэдсэн байсан. Яах гэж орж байгаа зорилгоо гаргацсан байсан тий. Тэгээ тэрийг бас хүмүүс айгүйх ялангуяа залуучууд хийдгүү штэ харилцаанд орохороо. Тэгээ буруу ч юм биш л тий анх орж явахдаас нөгөө гормоноор хөтлөгдөөд мэдрэмжээр хөтлөгдөөд тэгээ desire одоо нөгөө сексийнхаа хүслээр хөтлөгдөөд хүсэл тачаал гэдэг байна. Хүсэл тачаалаар хөтлөгдөөд юм руу орж болно. Гэхдээ хэрвээ үнэхээр тэр харилцааг одоо барууныхны нэг гоё юм тэр байдаг гэж боддог. Айгу тэрэндээ үнэнч байж чаддаг өөртөө. Би энэ хүнтэй зүгээр л өнөөдөр одоо юу гэдэг юм биеийн харилцаанд л орох гэж орж байгаа. Энэ хүнтэй богино хэмжээний зугаатай нөхцөлд л орох гэж орж байгаа гэдэг. Зарим нь анзаараад байхад Азийнхны нэг гаргадаг алдаа нь юу гэхээр тэгж орчоод нөгөө хүнийхээ өмнө сэтгэлээрээ санаа зовоод тэгээ ингээд нэг бөөрн кило хайчдаг. Ерөөсөө хилдэггүйтэй би чамтай зүгээр л ингэж байгаа шүү энэ гэж ярьж байгаа юм айгүй ховор байдаг. Тэгэхээр залуучуудаас хилдэг л болцсон байлээ л да айгүй зин гоё супер. Nice. Тэ айгүй nice. Тэгээд тэгж хэлснээрээ юу үсэж байгаа гэхээр та өөртөө үнэнч байж чадж байгаа. Тэгээ бид хоёрын одоо ингээд инкуйтер ганцаарчлан коучинг хийдэг. Тэгээ ганцаарчлан коучингийн үеэр бас дээрс нь бид хоёроос Clubhouse заримдаа хийдэг. Энэ 7 хоног алгасч байгаа 7 хоног хий. Clubhouse хийдэг. Тэгээ Clubhouse-а хийнгууд бид хоёр дээр одоо гарч ирж исэн олон удаа гарч ирдэг нэг асуудал бол яг ингээд хос болоод үлдсэн хүмүүс салах дээрээ яг ямар нэгэн асуудлаар тулаад ингээд хоёр шийдвэрэн голд ирчээд тэгээ тэр шийдвэрээ гаргахдаа ихэнх тохиолдолд хүмүүс өөрийнхөө эрх ашгийг өөрийгөө дандаа хоошо тавиад байдаг гэж анзаардаг. Дандаа бусдын хэмжүүрээр бусдад сайхан харагдах төлөө ээж аавынхаа төлөө тий. Тэгээ ингээл би тэр битгий зүрхэхгүй хүмүүсгээ бочир. Гэхдээ энийг л хэлж. Ээж аавт чинь юм уу хүүхэд чинь ямар хүн хэрэгтэй юм гэхэлэр эрүүл аз жаргалтай та хэрэгтэй байхгүй. Тэгэхээс биш өөр хүний шийдвэрээр бол шийдвэр гаргачаад дараа нь зовиртой зовлонтой үлдсэн та байгаад хүүхдээ эзээч амжилтанд хүргэж ирээд чадахгүй. Ээж аваагаа ч гэсэн тайван гоё аз жаргалтай байлгаж чадахгүй. Ээж аав чи явж аз жаргалтай хүүхдээ л эцэст нь ирэм юу чухалчилж авч үзэн. Тэгэхээр тэрийг нөхөр. Тэгэхээр энэ асуудал аявуух гарч ирдэг те. Тэгээд ингээд сонсоод байхад ялангуяа Монгол бүсгүүчүүдээс сонсоод байгаа юм чинь юу вэ гэхээр бусдын эрх ашгийг бодож байгаа шийдвэр гаргах гэдэг. Өөрийгөө ерөөсөө урд нь тавьж чаддгүй юм шиг харагдаад. Тэд тэр айгүй харамсалтай. Тэгээд тухайн үед нь байгаа хүмүүсийн тэгээд хэлэх хэцүүлтэй сонсоход аюу зүй. Яг л тэр чинь инэрэнгүй хайраараа л хөтлөгдөж уулна одоо бусдыг л бодож юм гарах гэдэг. Гэхдээ бодит байдал нь юу гэхээр урт хугацаанд тэр чинь айгүй эрүүл биш шийдвэр болж хуураад нөгөө хийх гээд байгаа зорилгынхоо эсрэг юм болоо өрчдөг. Бусдыг зовоодаг, бусдыг буруу нөхцөлөд бий болгодог тийм. Тэгэхээр энэ болрын хувьд тэргээ хийж чадсан мэн те. No, энэ бол миний хувьд биш. Зүгээр байгаа. Тань байгаа. Би бол энэ дээр аз жаргалтай байхгүй. Bye. Тийм, яг энэ дээр бас нэг яг хэлэх гээд байгаа юм, хэлмээр байгаа юм болохоор миний хувьд энд очих гэж эн чинь тэгээд би бас өөрийнхөө хувьд ингээд дүгнэх юм бол за ингээд 100% зүрх байлаа гэж бодох юм бол нэг за нэг 80% руу төгсөж байгаа болов гэж хувьдаа дүгнээд байгаа байхгүй юу. Тэгээд буцаад манай бас нийгэмд ингээд нэг нийгэмд ч гэжтэй ер нь манай найзууд дундаа ингээд ажиглагдчихж байгаа нэг зүйл. За эхнийхээ харилцааг төгсгчлөө. Тэнгүүтээ яг тэр нөгөө паст хоёул түрүүчийн 7 хоног Clubhouse-аар ирсэн шүү дээ. Яг нөгөө нэг буцаад нийлэх үү, яах үү, ийх үү гэдэг нөгөө дараачихаа алхам руугаа бас орж өгөхгүй. Тэгээд яг өнөөдрийн подкастаар бас нэг хэлмээр байгаа юм. Зарим нэг хүмүүс хэлж магадгүй л дээ. Чи тэгээ хоёрын хооронд угаасаа харилцаанд одоо урт хугацаанд байхгүй гэдгийг мэдсээр үжиж яах гэж энэ хүнтэй хамт нийлсэн гэж асуулт айгүй хүмүүс олон хүмүүст гарч ирдэг юм байлээ. Тэгээд гарч ирэхтэй болохоор энэ аялчин би өөрийнхөө хувьд ямар ч урт хугацааны зорилго тэмүүлэл тавихгүйгээр би өөрөө юу хүсдэг хүн юм бэ? Би ийм харилцаанд орохоор яад юм бэ гэж бас түрүүний өөрийгөө таньж мэддэг процессын л нэг байгаа. Яг уу тэгээд
би бол анханасаа тэр залууд хэлсэн бид хоёр хамт суужгаад хани би энийг бол урт хугацааны юм гэж ерөөсө харахгүй байгаа шүү гэдэг тэр хүнд анханасаа бүр нийтдээ байжсэн. Тэгээд нөгөө талдаа би өөрийнхөө хувьд энэ харилцаанаас юу гэж олж нээж харсан бэ гэхээр зөвхөн тэр цаг хугацаанд зөвхөн тэр мөчид амар гоё happy байх боломжийг өөртөө олгох гэдэг нэг юмыг өөртөө шинээр бий болгож сурж байгаа. Сурсан. Хоёрдугаарт болохоор нөгөө нэг дээгийтэй би нэг ярьжсэн тойлоо бас нэг өмнөх подкастаар ярьсан юм аа ингээд чи охиныхоо өмнөөс ингээ айгаад ямар нэгэн харилцааг serious харилцаа үүсэхгүй байгаа даа гэдэг нь миний эхний оролдлого нь энэ саяны залуу байсан. Тэгээд би туултай танилцуулаад бид гурав ингээл монополид нэр тоглож моголдог гэх мэтчлэн тиймэрхүү харилцааг анх удаа би аавас нь хойш ингээд ийм харилцаа үүсгэж байгаа хгүй. Тэгэхээр болдсон байх гэдэг ойлголтыг бас манай охин ингээд таалагдахгүй юм надад хэлчихдээ юм байна. Тэр хүнийг одоо жишээлбэл заримдаа ингээл янгууд чам хизээ явах ингээл асуунгууд чи okay let me ask те чам таалагдахгүй байна уу те yes I don't like it те хэлэнгүүт нь за ойлголоо тэгвэл эн чин чиний ингээд орон зай ч юм уу юм бэ би тэгвэл энийг нь дараагийн харилцаанд айгу ингээд manage одоо буюу ингээд өдөрдох зохицуулах шаардлагатай юм байна гэдэг бас нэг гоё ингээд туршилтын одоо design thinking-ийнхаа л нэг те алхмуудыг хийгээл яваад байсан байгаа байхгүй. Тэгээд энэ ч амар их зүйл сурсан. Тэр хүндээ ч гоё байсан. Тэгэл би юунд ч харамсаагүй гэл өөрөө надад хэлж илээ. Надад ч харамсах зүйл алга. Which is awesome. Тэгэл тийм байх шүү. Тэгэхээр заавал ингээл нэг амар урт ингээл дараачихаа шууд нөхрөө хайж байгаа юм биш. Зүгээр болцоод үз, гараад үз. Өөрийн ч хувьд юу тухтаа байд юм бэ? Юу тухгүй байд юм бэ? Гэр бүлийн ч хувьд чинь тэр нь яг юу байд юм бэ гэдгээ таньж мэдэх цорын ганцаар болго хийж л үзэх. Тэгэхгүй тэгэл ингээл за би ийм л юм шиг байна гэл тэгэл дараачаа харилцаад орчвол тэгэл дахиад амар бүтлгүүддэг тохиолдол зөндөө байгаа шүү дээ. Тэгээ тэр өнцгөөс бас ингээд өөрийнхөө саяны харилцааг хэлмээр байна. Би одоо байгаа найз охинтойгоо болцож эхлэхэд манай найз охины хэлсэн үг нь яг адилхан байсан. Би чамтай зүгээр л богино хугацааны зугаатай харилцаанд л орж байгаа шүү. Би чиний биеийг л ашиглах гэж ер нь харилцаанд орж байгаа шүү гэж шууд хэлсэн надаа. Тэгээд би тэр үед нь энэ охин би амар таалагдаад тэр охин тэгээ би энэ мэг хэлсэн юм. За тэгэл окей. Би өөрөөсөө айгүй асуусан. Би тэгэхэд бэлэн үү? За би тэр ингээ богино хугацаанд байчаас салчвал би яах вэ? Эндэргээ асуугаад тэгээд тэр лүү шилжиж чадсан толгоогоор тэр нь юу байсан бэ гэхээр окей. Ийм мундаг бүсгүйтэй богино хугацаанд ч гэсэн цуг байна. Тэгээд бас ингээл дахиад гоё ийм өөрөөр ерөөсөө тийм богино тийм intentional харилцаанд яг тэгж удаан 3 сараа байж тэр үзег болохоор хийж үзээгээ өөртөө сониучсан гар хөтлөгдөж орсон. Орсон хойно би татагдж эхэлсэн, айгүй хунж эхэлсэн. Инкогийн эсрэг нь би нэг орохоор гүнзгий ордог хүн байгаа. Тэгээд тэрэн дотроо би хэлсэн юм өөрт нь ч гэсэн хэлж гисэн. Энэ чи надад айгүй таалагдж जैन. Тийм болохоор би ингээд нэг ингээ хайчмааргүй байна. Би чамд нэг ингээ жоохон шахах шүү. За энэ тэргээ хэлсэн тэгсэн чи манай окей оролдоо л үзгсэн. Тэгэл 3 сарын дараа салах гэж үтсэн, 6 сарын дараа салах гэж үтсэн, манай хүн салах гэж үтсэн. Тэгэл одоо би тэр найз залуутай болохгүй гэж хэлдэг байсан бүсгүй. Тэгээ найз залуутай болгож аваа хүүхдтэй болгосон та. Йоо, тэгээд яг энэ дээр нэг гоё аль альнийх нь хувьд хийж байгаа нэг зөвлөшин болохоор анханасаа юмнуудаа хилдэг. Тэр хүнийг одоо ийм одоо зоригтой байгаа шүү те. Танаа найз охин чинь хэлсэн, би ч хэлсэн. Чиний хувьд бас буцаагаад нэг хэлсэн юм чинь болохоор би цаашид энэ харилцааг авч явахыг оролдъё шүү. Тэгээд нөгөө хүн одоо тэр юмд нь санал нэгдэхгүй ч хүмүүс л uncomfortable тухтай биш байсан бол хэлдэг штэ. Okay no sorry. Би тэгмэргүй хуучин хоёлынгийнх нь л эхнийх нь байсан юм чинь яг тэр хിവэрэл байгаа. Мегийн хувьд болохоор тэр сонирхолт нь байсан болохоор тэр урагшаага ингээл явах ингээд алхмуудаа хийгээд яваад байгаа штэ. Тэгэхээр нэг одоо эрүүл харилцааны нэг айгуу том мөн чанар нь өөрөө нээлттэй байх, өөрийнхөө зорилгоо хэлэх, айцаа хэлэх тий. Тэр айцыг хүмүүс илэрхийлчүүл айгуу тэр яг тэр тухайн болж байгаа юм эрсдэлд оруулчихна гэж боддог. Үгүй илэрхийлснээр харин эрсдлийн алга болгодог. Тэгэхгүй бол дуугаа явчих юм бол тэр илэрдэг асуудал ирээдүйд яг л тэр шарах шиг ингээл эмчлэхгүй үлдээцэнтэй адилхан. Тэгээ by the way нэг юм сансан чи 3 дахь сар дээр би салъя гэж хэлсэн юм биш үү ачаад. Үгүй би юм байж чадахгүй маань би чадна гэж бодсон чи ерөөсөө чадахгүй маань sorry
Нэг бол би ингээ мэддгээрэл найз залуу найз өхөнс болно. Тэгэхгүй бол юм нэг хоёрын хооронд нэг сони юм байвал би бол ерөөс нэг хардаж мадаг. Миний нэг өөрөө дотоод сэтгэлүүд гарч ирээд. Тэгээ би салъя гэд хэлжсэн. Тэгсэн чи манай үгүй салмааргүй байна. Гэтэл айгаа хөргөө. Тэгэл би тэр. Гэх мэтэр тэгээ энэ талаар дараагийн дугааруудаар хэрвээ та сонирхож байвал ярьж болно шүү. Би тэр яг ингээ харилцааны тал дээр бол ярих юм зөндөө байгаа. Тэгээ энэ бол эрүүл мэндийн маш чухал хэсэг. Хүн одоо төсөөлөөрөө бие физиологийн хувьд эрүүлж болно, сэтгэл зүйн ажил төрөл дээрээ бид хоёрын зөрүүч яарсыг эрүүлж болно. Гэхдээ өнөөдөр айгүй том чухал хэсэг чинь буюу хайртай хүмүүс чинь харилцаанууд чинь өнөөдөр шарахтай, эвдэрсэн, сүүдэртэй байх юм бол та эрүүл байж чадахгүй, ногоон байж чадахгүй. Тэгэхээр энийг бол ач холбогдол өгч харах хэрэгтэй. Ялангуяа Монгол залуучуудын гаргадаг алдаа иймэрхүү асуудлыг ерөөсөө чухал биш болгож хараад хойшлуулад тэгээд тесэрхийн хүлээж байгаа тесэрсэн хойно тэгэл яадгийн архиа авуугаал хэцүүдээ шантраал депрешнд ороод тэгэл яадгийн шүү дээ тэ хэцүүддээ шүү дээ тэгээд хатуу үг хэлсэнд уучлаарай гэхдээ бодит байдлын дээр тэгэхээр энийг чуулчилж авч үзэх хэрэгтэй энийг бүр одоо ажлын юм дампуурсан шиг л үзэх хэрэгтэй шүү. За хоёлаа цаг нилээ явчлаа да. Өнөөдрийнхөө подкастыг ингээд дуусгах харин тий харсан. Ингээд дуусгая тэгэхээр хэрвээ та манай подкастыг подкаст хэлбэрээр сонсож байгаа бол видеогийн инкубатор өнгөрсөн дугаараас ахгуулаад YouTube дээр тавьж эхэлсэн байгаа. Орж үзээрэй. За тэгээд бас яг тэр YouTube дээр нэг юм хэлчихэд өнөөдөр энэ 7 хоногоос эхлээд айгуугаа Happy Messy гэдэг TV шоуийг хийж эхэлж байгаа шүү. Тэгээд тэрэн дотроо сонирхолтой өдөр зураг авалттай. Тийм үү? Тэр чинь өөр чи хойлоод байна одоо. Sorry багам. Тий, шал өөр тэр чи арай ондоо шүү. Тэр нь болохоор бас манай YouTube дээр орох юм. Тэр нь болохоор бид нэр инх болор гэдэг хүний гой профайл видеог бас оруулах гэж байгаа шүү. Сонирхолтой асуулцгаад. Ер нь инх болор гэж хэмбэ гэдэг дээр аюу гой бас юм видео бас YouTube дээр оруулж байгаа шүү. За тэгээд хэдлээ комент үлдээх бити мартаарай. Өнөөдрийн дугаар ямар байна? Бид хоёр нэг арай нэг жоохон ондоогоор хийх гэж оролдлоо. Тэгээд янз бүрийн асуулт байгаа бол бид хоёр Instagram руу шууд бичиж болно. Эрүүл мэндийн дахиад нэг гоё шинэ нэмийг та бүхэн танилцуулаа. Happy Message-ийг юм байна. Апа татаарай. Тэрнээс гадна Happy Message Live гэдэг вебсайт руу ороод өдөр болгон монгол хэл дээр айгуугаа эрүүл мэндийн хамгийн сүүлийн мэдээллүүдийг авч амьдралдаа өөрийнхөө амьдралд хэрэгжүүлээрэй. Баярлалаа. Баярлалаа. Дараагийн дугаарт уулзцгаая. Баярлалаа.